За яваач. Та бүхэнд өглөөдрөөрөө болон шөнийн мэндийг хүргье. Өнөөдрийн сонгож авч орчлуулахаар болсон дуу маань 50 Cent-ийн 2003 онд гаргасан In the Club гэдэг дуу сонгож авлаа. Тэгээ яагаад сонгож авсан бэ гэхээр өчтөр манай чинь төрс өдөр болоо өнгөрчлөө. Тэгээд 6 сарын 24 төрс хүн болгондоо баяр хүргэе. Бас Камертоныхоо те ах нартаа хамтлагаа байгуулсан хэдэн жил болж байгаа бас баяр хүргье. Тэгээд тийм учраас ингээд төрс өдөртэй холбоотой хипхоп юм R&B дуу сонгоё гэж бодоо. Дээрээс нь бас энэ чинь old school gangster rapper бас болоо тий нэг хэсэг сая дандаа орчин үеийн хипхоп яасан бас нэг сүүлийн old school хипхоп орчуулъя гэдэг ингээ сонгож авсан юм аа. Одоо тэгээ бүгдээрээ дуугаа сонсоод видео эхлүүлье. It's your birthday. We gon' party like it's your birthday. We gon' sip Bacardi like it's your birthday. And you know we don't give a fuck, it's not your birthday. You'll find me in the club, bottle full of bub. Look, mommy, I got the X, I'm getting into taking drugs. I'm into having sex, I ain't into making love. So come give me a hug, if you're into getting rough. You can find me in the club, bottle full of bub. Look, mommy, I got the X, I'm getting into taking drugs. I'm into having sex, I ain't into making love. So come give me a hug, if you're into getting rough. За тэгээ саяны орж ирсэн нь болохоор дууны интро болон тахилт нь ингээ шууд явцсан байгаа. Тэгээд интрон дээр бол Go Shout It's Your Birthday, We Gonna Party Like It's Your Birthday тэ охмаа өндөр чиний төрсөн өдөр бидний чиний төрсөн өдөр юм шиг бүгдээрээ party shout-наа. And we gonna sip Bacardi like it's your birthday and you know we don't give a fuck, it's not your birthday. Тэгэхээр бид нэр энэ Bacardi гэдэг энэ архийг чиний төрсөн өдөрт тэ өөрөлдөө одоо чиний төрсөн өдөр шиг ингэж Bacardi явуунаа. Тэрээс нь тэгээд we don't give a fuck бид нар хамаагүй чиний төрсөн өдөр биш байсан ч гэсэн we don't give a fuck яасан ч яах вэ гэсэн утгатай юм байна. Тэн дээр яг нэг юу нэгсэн дээрүүд бас Luke гэдэг нэг юм rapper тэрний It's Your Birthday гэдэг дуунаас энэ 50-г ингээ санаа авсан гэдэг бас сүлд нь тэр Luke гэдэг нөхөр 50-г бас шүүх дуучсан юм билээ. Тэгээ одоо тэр юунаас нь та нарт нэг хальт сонирхол адилхан байна уу вэ гэдгийг та нараас хальт сонсоод өөрөөсөө дүгнээд нэг дүнэлтийг үзэхгүй. За тэгээ та нар сая тэрийг сонссон байхад зарим тал дээр адилхан байгаа гэсэн мэдэхгүй. Жохоо юм авсан ч юм уу ч юм уу сайн мэдэхгүй. За тэгээ үргэлжлээд тахилт нь орж иж байна. Тахилт бол тэ you can find me in the club ball full ball look mommy I got the X if you're not taking drugs гэхээр чи намайг клуб танаас ч олж болно. Тэгээд bottle full of bob гэдэг нь болохоор энэ шампанскийг хэлээд байгаа юм байна. Bubble гэдэг. Тэгээд энэ юу дөрөв лонх дөрөв шампанс тэгээд лог бүсгүй мэн тэ одоо бүсгүй мэн сонсоод хэрвээ чи X гэдэг нөгөө X тасын нөгөө пил яриад байгаа шүү дээ. Чи X тасыг хэрэгэлдэг бол тэ одоо X тас байна гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээ I'm in having sex I'm in the making love so come give me a hug if you're getting rubbed гэхээр би бол тэ сексиг дуртай. Гэхдээ би одоо юу I'm into making love гэхээр дараа секс хийсний дараа ямар нэгэн асуудал үүсдэг харилцаа тогтоох одоо тийм дургүй зүгээр сексийг л дуртай гэсэн ерөнхий нэг тийм утгатай. Тэгээ сүүлийн мөр нь болохоор тий чи хэрвээ ингээд get robbed гэдэг. Миний ойлгож байгаагаар rob гэдэг чинь одоо ямар арьсаа шүргэлцэх одоо ямар нэгэн шүргэлцэх үрэлцэх гэсэн утгатай ш. Тэгээд яг энэ дээр миний ойлгож байгаагаар яг чи үнэхээр тий зүгээр надтай гой секс хийгээ те шүргэлцээд үрэлцээд өнгөрмөөр байгаа бол надад ирээд надаа хаг өгөөрэй одоо намайг тэрвэрээ гэсэн юм утгатай. Ингээд дахилт нь хоёр давтаад ингээд дуусдаг ба. За тэгээ энэний дараа болохоор хиний 50-гийн өөрийнх нь бүтэн бад ихний бадаг нь орчин тэгээ бүгдээрээ тийш ороод орчуулаа явъя. Pull up out front, you see the Benz on dub. When I roll 20 deep, it's 29s in the club. Niggas heard I fuck with Dre, now they wanna show me love. When you sell like Eminem and the O's, they wanna fuck. But homie, ain't nothing changed, hold down, G's up. I see exhibit in the cut, they nigga roll that weed up. If you watch how I move, you mistake before I play up here. Been hit with a few shells, but I don't walk with a limp. In the hood, in the lady saying 50, you hot. They like me, I want them to love me like they love pop. But holla in New York, the niggas should tell you I'm loco. When you're playing it to put the rap game in the choke. I'm full of focus.
money on my mind, got a meal out the deal and I'm still in the grind. Now shorty says she feeling my style, she feeling my flow. A girl from Wooded they buy and they ready to go. I'm За тэгээд сайн явсан болохоор видеогийн бүтэн батг нь орж ирж байна. Техно ойл мөн when I pull up out the front use the Benz on those when I return it is 29s in the club гэхээр би машинтайгаа ирээд хамгийн урд нь зогсоод тэгэхэд хүмүүс намайг Benz унтсан. Benz нь болохоор 4 DAB гэдэг нэртэй юм 20 инчийн дугуйтай яг тийм DAB гэдэг чинь нэг өсөндөө бас W болон Win гэсэн утгаар орд юм байлээ. Тэгээд өөр бас энэ тухайн үед болохоор энэ 20 инчийн урттай юм машины рим одоо юу хэлдэг юм бэлээ. Wheel-ийг хэлдэг юм байлээ. Тэгээд дараагийнх нь түүний deep гэхээр мань хөө яг тэр club-д хориулаа орж ирээд тэгвэл it's 29s in the club гэдэг нь яг 29 гэдэг ийм буу гарбуул байдаг юм бэлээ. Glock 29 гэдэг тийм тэгээд өнөө хориулаа орж ирэхдээ ингээд тэр дотор хүн болгон баг те дотроо буута тийм болохоор бас 20 юм буу байна гэсэн утгатай юм 29s in the club гэдэг тийм утгатай цаана явуулсан байлаа. Тэр үргэлжлээ niggas are fuck with Dre now they want to show me love when you say like Eminem and the hoes they want to fuck гэхээр хүмүүс намайг Dr. Dre-тэй хамт уран бүтээл хийдэгтэй одоо студент харайлгдаг ингээд тэд надтай ярьж тэ hangout хийж надад хайр үзүүлэх гээд хотлоо хайр үзүүлэх гээд тэгээд би Eminem-ийн CD шиг миний альбом одоо тэ ингээд адилхан Eminem шиг ингээд зарсан шиг зарагдахад энэ хүүхнүүдтэй одоо hoes одоо sluts tats юу тэд намайг тэ they want to fuck гэхэд тэд намайг бамбирх гээд одоо тэ тэд надтай яавал гэсэн тийм утгатай тэгээ үргэлжлээ look how me I know change hoes down G's up I exhibit in the car nigga roll the weed up гэхэртээ сонс өгшөө би юусоо хэдий ингээд альтернатив хүрээд ингээд мөнгөтэй болгоо гэсэн би юусоо солигдоогүй миний моро юусоо солигдоогүй hose down G's up за hose down G's up гэсэн чинь энэ нэг тайлбарлаж байгаа утга нь болохоор тухайн үед тэр New Jersey хавар амар юм алдартай нэг papa хийжсэн тийм ecstasy pill-ийг хэлдэг юм байлээ бас нэг өөр утга нь болохоор энэ Snoop Dogg-ийн G's up hose down гэдэг дуу байдаг тэр нь болохоор утга нь юу гэсэн нэг пимпүүд одоо гангстер болохоор хамгийн түрүүнд өөрийнхөө гангстер лайфстайлыг урдаа бариад хамаг юмаа дийл хийхдээ гангстер лайфстайлаараа хийгээд тэгсэн хэдий ч on the low тэ одоо down нөгөө өөрийнхөө зардаг хүүхдүүдтэйгээ стил асашэр хэвээр байгаа гэсэн бас тийм давхар утгатай тэгээд аль нэрэж болсон бас явахаар юм шиг. Гэхдээ 50 cent-ийг хүүхэн зарж исэн гэхэд мэдхгүй сайн мэдхгүй тий. Тэгээд дараагийн нь exhibit гэдэг энэ нөгөө Pimp My Ride гэдэг MTV-ний шоу байдаг ус тэрний хөтлөгч байсан бас rapper энэ натаа зүг энэ cut гэдэг нь болохоор баарнтай одоо энд ингээ натаа зүг байна. Тэгээд өгшөө наад өвсөө ороо одоо өвсөө татъя гэсэн утгатай. Тэгээд үргэлжлээд if you watch how I move you'll mistake me for a player or pimp been hit a few shells but I walk with the limp here чи миний яаж хөдөлж байгааг харуул тэ одоо яаж бизнес хийж яаж ингэж байгаа байдал маань харуул та нар намайг тэ одоо player юм уу pimp юм маягаар харж андуурж магадгүй гэсэн утгатай. Тэгээд дараагийн нь болохоор би одоо here with the few shares гэдгээр одоо shell гэдэг чи ямар нэг юмны хайрцаг одоо юу гэдгийг одоо гадах бүрхүүлч юм уу те. Тэгээд энэ дэр орж байгаа болох мань үн чин эмээгхэн гадаа үж байгаа 9 удаа буудуулсан тэгээд тэрийг л яриад байгаа юм болоо тэнгүүтэл бараа around walk with the limp гэхээр би ингэж хазгаа ингэж доголж алхахдаггүй хэдий би ингэж 9 буудуулсан ч гэсэн те ингэж доголж алхахдаггүй надад янз бүр юм байхгүй. Гэхдээ яг мань нөгөө хацрандаа буудуулсан болоо тэрнээс болоод ингэ сонио нэг сонио ярьдэн штэ ингэ шүдэ хац ч юм одоо нэг жоох юм хэвийн бус гэх юм уу те тэр амар өөрмөц өөрийг нь өрмөц болгодог бас те. Тэгээ үргэлжлээд энэ hood they say 50 how they like me I want them to love me like they love Pac here. Los Angeles-ийн тэ одоо хөөд одоо тийм гэрод ингээ очингууд хүмүүс намайг 50 чи нэр хагалж байгаа шүү тэ юу хаат одоо чи жинхэнэ халуунаараа байгаа одоо алж байна. Тэгээд тэд намайг тэд надад дуртай гэхдээ би тэднийг намайг одоо Tupac-ийг одоо Los Angeles-ийн neighborhood одоо тэр хавийн хүмүүс Tupac-ийг яаж хайрладаг шиг би намайг тэдний тэгж хайрлуулмаар байна гэсэн утгатай. Тэгээ Bahala in New York that the niggas tell you I'm local and the plan is to put rap game in chokehold гэхээр тэр Нью-Йорк төрүүл надтай тэ уулзаараа тэр нэганууд намайг локо гэдгийг хэлнэ. Локо нь болохоор энэ crazy гэсэн утгатай латин үгэл юм байлаа. Бас нэг өөр нь болохоор local гэж орж болох юм байлаа. Ягаад нөгөө фити чи нөгөө Нью-Йоркоос гаралтай.
Тэг Нью-Йоркийн локал болохоор бас тийм утгатай байж магадгүй юм шиг байна. Тэгээ дараагийн нь болохоор миний төлөвлөгөө бол одоо энэ rap game гэдэг амиг энэ put in a chokehold гэхээр одоо нэг мөс одоо юу гэх одоо хоолойг нь боогоотой одоо би бүгдийн бүх энэ rap game-ийг иргэшээл давж би бол ноён өргөлөнтэй одоо би удирдана гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээд I'm fully focused man, my money and my mind got million there, I'm still on the grind гэхээр тэг ойлгомжтой. Би одоо миний би бол ерөөсөө өөрийгөө 100% ингээд энэ rap game одоо энэ юунд ингээд зориулсан тэг фокусд болсон. Тэгээд миний мөнгө болон money and my mind гэхээр тэг ойлгомжтой. Тэгээд надаа энэ юу нэг дийл болохоор тэ $1 сая дийлтэй. Тэгээ I'm still on the grind гэхээр би still одоо өөр амжилтын төлөө тэ ингээд амжилтын хойноос ингэж тэмүүлж хамаг одоо юу гэдэг байдгаа зориулж байна гэсэн утгатай. Grind гэдэг чинь тийм утгатай шүү дээ. Амжилтанд хүрэхин төлөө ингээд юм хийнэ л гэсэн утгатай. Тэгээд сүүлийн 2 мөр now Shawty says she feel my style, she feeling my flow, her girlfriend willing to get by and get ready to go гэхээр Shawty гэхэр чинь нөгөө хүүхэн нийлээд байгаа шүү дээ. Сайхан хүүхэн одоо юу гэдэг юм. Тэгээд тэр хэлэхдээ миний стайл болон миний өгүүлж байгаа флоу тэр хүүхэнд таалагдсан. Тэгээд тэр хүүхний найз хүүхэн нь bisexual болоход бэлэн. Тэгээд надтай нэгсэндээ одоо энэ хоёр хүүхэн дээрээс нь би ингэж ороод гуруулаа group sexийнэ гэдэг юм уу. Яагаад гэвэл тий одоо тэр хоёр найз хүүхэн бай болно гэхэр чинь тий ингээд тий ингээд эхний мөрөнд дуусч байгаа маа. Энэний дараа дахил нь орж одоо 2 дугаар бодог нь орж чинь тэгээд одоо бүгдээрээ 2 дугаар бодрон шууд ороод орчуул явчаа. My flow, my show brought me to go. That brought me all my fancy things. My crib, my cars, my clothes, my shoes. Look, nigga, I done came up and I ain't changed. And you should love it way more than you hate it, nigga. You mad? I thought that you be happy I made it. I'm that cat by the bar, toasting to the good life. You that faggot ass nigga tryna pull me back, right? My junk get the bumping in the club, it's on. I'm with my eyes, your bitch, if she smash, she gone. Hit the roof on fire, let the motherfucker burn. The talking about money, homie, I ain't concerned. I'ma tell you what banks told me, cause go ahead, switch the style up. The niggas hate to let them hate them, watch the money pile up. Or we can go upside the head with a bottle of bull. They know where we fucking be. You can find me in the club. За тэгээ саяны орж ирсэн болохоор дууны bridge болон тэр 2 дугаар бодон бүтнээр авсан. Эхний 4 мөр нь my flow my show brought me to do that bought me all my fancy things. Миний өгүүлж байгаа хэмнэл миний шоу концерт одоо юу тоглолтуудтай одоо зөндөө мөнгө авчирсан. Тэгээд тэр мөнгөөрөө би өөрөө зөндөө fancy тэ одоо юм чамин гангам худалдаж авсан. Тэр нэгсэн чи my career, my cars, my clothes, my shoes look nigga I don't came up and I ain't changed. Тэр олсон мөнгөөрөө би байшаа авсан, машин авсан, хувцас авсан, гой ганган зүйл чимэглэл авсан. Тэгээд лог нэга тэ би өшөө одоо тэ би болоогүй байна, зогсуулаагүй байна, өсөө цаашаа явна гэсэн утгатай. Тэгээд I ain't changed гэхээр би юусоо солигдоогүй. Гэт энэний дараа бүтэн бодог нь орж ирж байгаа. Тэгээд бүтэн бодгийн эхний 2 мөр нь болохоор and you should love it way more than you hate it. Nigga, you mad, I thought you'd be happy you made it. гэхээр чи намайг үзээ ядахынхаа оронд намайг тэ хайрлах хэрэгтэй. Чи тэ хөшөө чи ууртай байна уу? Би чамаа бодохдоо миний амжилтыг хараад тэ одоо юу гэдэг ингэж баярлах байх гэж бодсон гэсэн утгатай 2 мөр яваа дуусчин. Тэгээ I'm the cat by the bar toasting to the good life. You're a faggot ass nigga trying to pull me back right гэхээр cat гэдэг нь яг нэг харуулч бас өөрсдөө cat гэдэг street cat одоо юу гэдэг cat одоо тэ янз бүр утгаараас хэлдэг шүү. Тэнгүүтэл би баарны ажуудтай өөрийнхөө амьдралын сайхны төлөөгээд ийм сэржим өргөж байгаа одоо юу гэх юм toast хийж байгаа юм хүн бий байна. Тэгээд чам шиг ийм faggot ass nigga гэхээр яг faggot ass гэдэг нь амар ийм нөгөө гомо лесби хүмүүсийг юм доромжилсан одоо юу гэдгийг цагаанууд харуудыг нигэр гэж дуудагтай адилхан ийм амар ийм offensive ийм муухай үг. Тэг яг энийг мань хүн хэлэхдээ чам шиг юм худлаа гаруутай дандаа наваа гэж доош нь татдгаа гэсэн утгатай. Тэг faggot гэдэг энэ бол бас faggot гэдэг энэ queer мөр гэдэг үг чайгу offensive үгнүүд л байдаг юм байлаа. Тэг үргэлжлээд when my joint get bumping in the club is on I want my eye at your bitch is my she gone гэхээр my joint гэхээр яг одоо өөрийнхөө дууглалээд байгаа юм та. Миний дуу ингээ клабтай бамп хийгээд хүмүүс тэр миний дуун дээр дөргөөд ингээд it's on тэ ингээд on болцсон байна. Тэгээ би чиний цуг явах хүүхэн лүүчи ингээд ирэмхэд тэр хүүхэн над руу буцаагаад инээвэл тэгээд
тэр хүүхэн тэр шөндөө чиний хүүхэн чинь тэр шөндөө миний үүрт орно гэсэн утгатай she gone гэж байгаа тийм. Тэгээд үргэлжлээд if the roof on fire let the motherfucker burn. If you're talking about money homie I ain't concerned гэхээр хэрвээ энэ club-ийн David-тэй шатчихвэл тэ энэ даага motherfucker-тэй бүгдийг ингээ шатаа гэсэн утгатай. Эсвэл одоо тэр шатаас үүнийтэй бүх ингээд юм шатаагаа дуусгах гэсэн утгатай. Тэгээд үргэлжлээд чи мөнгө ярих гэдэг бол тэ би наач надад хамаагүй тэ homie I ain't concerned гэдэг чи одоо санаа зовох одоо ямар нэг юм нэг бодож одоо тэ одоо concern хийхийг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр мөнгө надад асуудал биш гэсэн утгатай хоёр мөрөл яваад байгаа юм шиг байна. Тэгээд үргэлжлээд I'm gonna tell you what Banks told me cause go ahead switch the style up. Banks гэдэг нөгөө хин л дээ нөгөө G-Unit-ийн бас Lloyd Banks гэдэг тэр rapper нөгөө хинэ Fitty-гийн бас удаан нөгөө партнер одоо найз одоо юу гэнтэй тэнгүүтэл тэр хэлэхтэй Fitty хэлэхтэй өөрийнхөө стил гэж жоохонтой солиод ингээ switch тэнгүүтлээ үргэлжлээд if niggas hate then let him hate and watch the money pile up гэхээр хэрвээ тэ нэг ануу чамаа ингээ үзий ядаад байл тэ зүгээр тэднийг үзий ядвал харин тэгээд тэр хооронд чи өөрийнхөө мөнгийг тэ ингээд өсөөд нэмэх одоо pile up гэдэг чи одоо юу гэх овоолохтой одоо ихсэх одоо юу гэх нэг тийм утгатай. Тэгээд хүмүүс хэдий чамаг үзий ядсан ч гэсэн чи өөрийнхөө мөнгийг өсөхийг ингээ хараад энийгээ суужих гэсэн утгатай юм Lloyd Banks Fitty хэлсэн гэж энэ дуун дээрээ оруулсан байна. Тэгээд үргэлжлээд or we can go upside your head with the bubble above they know where we fucking be гэхээр тэгээд хэрвээ ингээд болохгүй бид нар чиний толгойг чинь энэ лонхтой шампансгаар ингээд цохоод тэгээд цохоод гинтэнэ гэсэн утгатай тэгэнгүүтлээ үргэлжлээд they know where we fucking be гэхээр тэд нар бидний хаанаа бүгдээрээ мэдж байгаа гэдэг одоо юу гэдэг Нью-Йоркийн тэр хөөд мөд өөрийнхөө амьдрдаг тэр юугаа хүмүүс наа бүгд мэднэ гэсэн утгатай. Тэгээд энэ дуу маань одоо ингээд ерөөдөө дууслаа. Эний дараа нэг дахилт орж ирээ. Тэгээд нэг жижигхэн outro орж ирээ. Тэрэн дээр болохоор видео бас тэ та нар манай хаанаа мэдж байгаа. Та нар амжихгүй одоо бас нэг илүү гэсэн нөгөө тийм үгээ хэлээл. Тэгэл дуу бол ерөөдөө дуусчдаг байгаа. За тэгээд энэ дуу болохоор 2003 онд гарч ирсэн. Тухайн үед гарахтаа бүр дэлхийд даяар байлдан дагуулаа тэ. Монголч гэсэн тухайд рэп хийжсэн гараад 50 Cent чигтэй малгай өмсөөл, нийгэмдээ самс өмсөөл, Нью-Йоркийн тэр стайл, Timberland өмсөөл, хувцс нь өргөн өмд тэ. Ингээл жоо гангста стилээр яадаг ингээл. Дэлхийд даяараа ингэж дөөрөөдсөн. Тухайч би одоо юу 7-8 дор ингэж байсан маш сэлэнгэд байсан шүү дээ. Тэгээ энэ дуу сүулдэ бүр утгаа алдаа 2-3 жил бас нэг хэсэгтэй явсан. Тэгээ утгаа алдаал одоо ч мартагдаж штэ чаас тэгээ. Хай энэ тэнд Америкийн тэнд баарнд явж байгаа нэг ганц хоёр сонсогдох юм да. Тэгээ одоо ингээд дуу маань дуусчлаа. Тэгээд миний юг Instagram болон Facebook дээр Slim Reaper гэж бичээ та нар миний хуудсуудыг дагаараа. Тэгээ миний видеог бас лайк хийгээрэй, шеэр хийгээрэй. Хипхоп сонсдог найз нөхдөд бас ийм хипхоп дуурчдын YouTube channel байна гэж бас юу хэл ус хүргээрэй. Тэгээ одоо нэг 15,000 хүрчих гээл үзэж тараал өсөрснөө алдаж явна да. Тэгээд дараагийн дуугаар уулзтлаа. Түр баяртай.